Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй. Өнөөдрийн MNC телевизийн нэргүй нэвтрүүлгийн жиргээчдийн цаг өгөр эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв монголчууд гэсэн сэдвээр ярилцахаар болоод байна. За өнөөдрийнхаа нэвтрүүлгийн оролцогчдыг танилцуулъя. За баруун талаас одоо суур суран, жиргээч суур суран, Эрдэмтэн соёлт, оюун цэцэг, мэрэгжлийн боксын дэлхийн аварга Цэвэн Пүрэв, зочин Мөнх Баяр, жиргээч Батболд, жиргээч Лавуужав, жиргээч Амгаланбаатар дээр бүрэлдэхүүнтэй өнөөдрийн нэвтрүүлэг эхлэж байна. За өнөөдрийн нэвтрүүлгээ бид нар яагаад монголчууд гэсэн сэдвийг авч ярилцж байгаа юм бэ гэдгийг бол хамгийн түрүүнд ярилцах ёстой сэдвээ. Дунд үеэр бид нар ярилцж байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн ингэж таарлаа. Одоо ерөнхийдөө монголчуудын талаар Батболд ах маань тодорхой ойлголт өгмөр байна. За баярлалаа. Монголчууд гэж юу юм бэ гэж ойлголт өгөхийн тулд монголчууд гэхлээр бид эхлээд нэг үндэстэн гэж ойлгож үзэх ёстой. Тэр үндэстний уугуул суугуул оршин суужсэн нутаг дэвсгэр энэ ч бас хамаарна. Нэг талаасаа нөгөө талаасаа өнөөдрийн монголчууд гэдэг ойлголтод бид хэнийг хамруулж ойлгох вэ гэсэн энэ хүрээнд би төвлөрч ярих гэж бодож байна. Угаасаа энэ сэдвэн байна маш өргөг хамарсан учраас нөгөө хүрээгээ илүү багасгаж оновчтой байх үднэс энэ хүрээг хамрая гэж. Эхний ээлжинд үндэстэн гэдэг талаас бол монголчууд бол дэлхийн голлох том үндэстний нэг, магадгүй хамгийн том үндэстэнч байж болох. Энэ бол бас судалгаа шинжилгээний ажлын чиглэлд хийгдээгүй хаягдсан, магадгүй бидний түүхийг мартуулах, усаа гарлыг сармагжуулах үүднээс олон зуун жилийн явуулсан хайр гүрний геополитикийн нөлөөч энэ ч бас бий. Тэгэхээр үндэстнийхээ хувьд бид хизээ бүрэлдэн бий болцсон бэ гэдэг ингээд хөгөөд ойлгох энэ бол бас их өргөн сэдв болчин хүнүүгээс эхлэх ёстой юм уу, тэрнээс бүр өмнө эхэлж хайх ёстой юм уу гэдэг ингээд явахд бол их өөр сэдвүүдэд хайлаа явчин. Тэгэхээр бид зөвхөн монголчууд гэдэг үндэстнийхээ хувьд бол их том үндэстэн гэсэн ийм хэв шинжийг бол гол голын нөгөө үндэстэн этик судлалынхан бол гаргаж ирдэг л дээ. Жишээ нь хэл нь бол маш олон аялагтай байх жишээтэй тийм ээ. Одоо монголчууд их ч бараг 20-30 аялагаар ярьж байна шүү дээ. Бидний хамгийн одоо манай телевиз үзүүлэгчдийн хамгийн сайн мэдэх нь бол одоо юу гэдэг нь төв болох аялгау, өвөрлөгч аялгау, бүрээд аялгау, ойрт аялгау тийм ээ. Тэгээ орчингууд нэг янзаар ярина. Дээрээс нь одоо монголчуудаа баг орхоо болчихсон тэр мартагдсан тэр юунууд байна шүү дээ, үндэстнүүд байна шүү дээ. Одоо ялангуяа хятад байж байгаа бананчууд байж байна те. Баан гэж байна, дунсианууд байж байна, шар уугрууд байна тийм ээ. Энийг бид монгол гэж хүлээж авч үзэхдээ ч бэрх болсон ийм юмд өрцөн байна л да. Нөгөө талаас үндэстний бүрдэлтэнд их хүчтэй нөлөө үзүүлж байгаа нэг юм бол шашин байх шиг байгаа. Шашин байгаад байгаа. Уугрын жишээнд би хэлмээр байгаа юм л да. Уугрууд одоо голын хойд хэсэг нь бол түрэг хэлтэй лал шашинтай байхад голын урт хэсэг нь бол буддын шашинтай монгол хэлтэй үлдсэн байгаа. Монгол хэлтэй байгаа. Тэгээд энэ ямар процесс яваад юу болцсон бэ гэдээ жоохон хайгаад түүх ухаад эхлэхлээр бол тэр голын хойд хэсгийн персүүд эзлээ 100 жил болсон байдаг. Тэрний дараа бол нөгөөдөл нь бол исламчсан бөгөөд түрэгдсэн гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр уугруудын гарал үүслийг бид эргээд харах, үзэх, судлах юм асуудал бас бий. За гэх мэтээр ингээд ярих юм бол маш олон өөр сэдвүүд байна. Монголчуудын угуул суугуул газар нутаг гэдгийг бид бас ойлгох ёстой. Манай зарим нэг нөхдүүд бол одоо юу гэдгийг хөхнүүрийн монголчуудыг бол одоо их хааны байлдан дагуултын үед үлдцээ гэж хэлэх гээд байдаг. Энэ бол угаасаа биш юм аа. Тэд бол ерөөсөө л угийн уугуул суугуул газар нутагтай байгаа хүмүүс. Хайрт эзлэгдэл байж байгаа л ийм л хүмүүс. Ингэж бид ойлгох ёстой. Ийм хоёр ялгаа байгаа юм шүү. Нэг нь уугуул суугуул газар нутагтай оршин сууж байгаа монголчууд,
Нөгөөх нь балин дагуултын үед дэлхийн иргэнийг тарсан монголчууд. Гурав дахь урсгал нь мэдээж энэ гадболчлын үед энд ижлэшээ нүгүүд очижсэн байгаа энэ гурав дахь дахин сурсан монголчууд гэдэгт энэ гурван юмыг ойлгох болов энэ хүрээнд хэдүүлээ ярьцлага үйлчлүүлээд өхөн мөнхөртөө гэдэг. Өөрчлөн байгаа юм байна. За тэгээ энэ асуудал монголчууд эдгийг одоо бид нэр тодорхойлох ёстой л доо. Энд бол одоо монгол хэл соёлтой гэж одоо шинжлэх ухаан тодорхойлогддог юм хүмүүс. За тэгээд зарим нь бас төрөг соёлтой болсон байна. Энэ бол одоо товаачууд юм л та. За тэгээд бүр одоо цаанууга хазар удандаас бас манай цус их шингэсэн хүмүүсийг одоо монгол хазарууд гэж тодорхойлоод нэг тодорхой хэсгийг бас нэг нааш нь ойлгомоор ч юм уу гэж. За ингээд аваад үзэхээр нэг 10 хэдэн сая хүн байгаа юм л да. За тэгээд Батуулда хавс зөв хэлж байна. Тэр хөхнөрөө монголчууд гэдэг чинь одоо тийшээ очиод одоо суудсан улс биш. Одоо бүр эртний одоо доон улс гэдэг үед бол одоо очсон одоо ийм улсууд байгаа. За тэгээд энэ бүх монголчуудыгаа бид нэр ойлгосон цагт бол одоо ертөнцийг үзүүлсэл маань одоо нэлээд өөр болно. За ерөнхийлөгч маань одоо яг олоолоо олцгоё гэдэг одоо өрөөг өгсөн. За тэгтэл одоо энэ хугацаанд одоо бидний ч бас антрополог бас нэлээд өөр болсон байна. Зарим одоо хүмүүс маань одоо төрөг янзтай байхад зарим хүмүүс маань одоо негроид буюу одоо хятад янзтай болсон хүмүүс ч бас байна. За энийг бол одоо бид нэр ойлгож авч үзэх хэрэгтэй. За тэгээд монголчууд бид чинь хамгийн гол нь дэлхийд даяар одоо нэг тийм олон сая бас хүмүүс бас биш шүү дээ. Тэгэхээр одоо вивнийг бол нэг ойлгоод ер нь бол нэг ерөөчүүд шиг л тооны улсууд ч байна. 13 сая. За тэгээд одоо еврейчүүд одоо өнөөдөр ямар янз юм болов? За өөрийнхөө нутаг дэвсгэр дээр одоо баг байхгүй байжгаад иргэд цуглаад одоо асар одоо өнөөдөр албан бус цөмийн зэвсэгтэй орно гэж одоо яригдж байна. Ийм одоо хүчрхэг орн болцсон. Тэгэхээр монголчууд минь одоо бүгдээрээ хамтдаа байж бие биенийг ойлгож ер нь нэг хүчтэй үндэстэн байцгаая да. Энийг л уриалмаар байна. За энэ үдшийн мэндийг хүргэе. Би бол Хөх хотод бол 6 жил төгөлдөр хуурын багшаар засгийн газрын гэрээгээр багшилж байсан юм ихтэй. Тэгээд өөр Монгол гэж ямар хүмүүс байдаг юм бэ? Бидний ах トゥ ус мөн үү? Өнөөдөр дэлхий дээр бол уртын дагаа дуулаад босоо бичгээ бичээд монгол хэлээр ярьдаг. Энэ сайхан өөр монгол ах トゥ нар дээр би 6 жил багшлах хугацаанд бол 300 гаруй шавтай байсан. Гэхдээ миний энэ сүүлийн үед бол бас энэ монголчуудын асуудал дээр төлхөө орохоо гол шалтгаан нь бол яг 6-7 жил багшлах хугацаанд бол нэг 100-аад өөр монгол оюутнуудыг би монгол энэ гал голомтон дээр навчирч сургах бүх асуудлыг надад давж ирсэн. Тэгээд сүүлийн одоо нодон жилээс ахуулаад манай хүүхдүүдээс одоо бакалавр, магистр, докторантурт сураад сурж байгаа хүүхдүүдээс албатан хартхан гаргаад явуулчлаа. Тэгээд энэ монгол хүүхдүүд чинь бэлчээрээ зараад дээр нь өвгдээцийнхээ эмээ өвгийнхээ энэ их хүсэл эрмэлзлээр ингэж хүрээд ирсэн энэ монголчуудаа бид нэр одоо он удаан жилийн дараа танихгүй байна. Монгол хүн гэж одоо ерөөсөй ойлгохгүй ах шиг байна. Энэ сонь байгаа байхгүй. Хятад бол ер нь өөр монголчуудыг бол монгол гэдэг. А монголчууд болохоор хужаа гэж хэлээд байгаа байхгүй. Энийг би ерөөсөй ойлгохгүй. Тэгээд энэ сайхан ах トゥ монголчуудыгаа өөр монголчууд бол сая бол дөнгөж саяхан бол одоо бэлгүүдээ хүүд дээр гэж яхад тэр төлөгдсөн тэр хүүхдтэр хэд чинь нэг өдөр ихэд 8 тоглолт хийгээд бүх хошуу нутгуудаар хандив цуглуулад тэр нялх хүүхдийг бол босгож ирэх бүх арга хэмжээг бол манай ах トゥ өөр монголчууд бол хийлээ штэ тий. Тэгэхээр чинь өхний газар үний нутагт ядар сүдэрч явхад бол монголчууд бол бие бинийгээ түшдэг. Одоо энд Монголдоор хүрээд ирсэн байгаа монголчуудаа бид нар бас хайрлах, ойлгох цаг болцсон байна.
Өөр монголчууд бол бид нарыг ойлгодог, мэддэг. А бид нар бол ягаад энэ өөр монголчуудаа юм гадна байгаа монголчуудаа ерөөсөө ойлгох, ухаарах одоо бидний нэг угсаатан монголчууд гэдгээ ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй. Энэ асуудлыг л бид нэр өнөөдөр хөндөж тавьж ард иргэдэг ойлгохын тулд энэ суулж яах гэж ойлгочлаа л та. Тэгээд соёл дахиагийн бас нөгөө өөр монгол сүний хувьд одоо өөр монголчууд маань Монголдо ирэх боломж олцсон нэр нь зөвхөн байгаад яагаад байдгүй юм бэ? Байх боломж нь байна уу, үгүй юу? Одоо ямар шалтгаан байна? Тэр талаас та яг өөрөө сайн мэдчихэж байгаа. Энэ талаараа та ярьж өгөөч. Би өөр мөрөөс яг элект би өнөөдөр бас ийм бэлтгэлгүй шууд гаднаас ирсэн явах нэмээ оролцож гэсэн утгаар өдөр энэ сайхан одоо сэдвээр ярилцж байгааг баяртай байна. Би өөрөө жилийн гол аймагт нутагтай соёлт хийдэг. 90 онд анх удаа Монгол ардсны дараа бол Монголд орж ирсэн, Японоос орж ирсэн. 93 оноос 2003 он 10 жил Төв аймгийн 27 сум хотод завсар цуу хүүхдүүд одоо өсвөчийг таниулах дайны сургалтыг бодолтой сургалтыг бол 10 жил явуулаад 16,000 гаруй хүүхдүүдийг хамруулсан байдаг өсвөчийг таниулдаг. Ойлгоо жилд бол нэг 68 багшийг одоо бодолтой тусламжийн дагуу чаленжуулаад 10 жил одоо юм боловсролын энэ тал дээр бол бас цог хэмжээнийхөө өөргөө биелүүлсэн болов уу гэж бодож байгаа л да. Би бол өөрөө 80-аад онд Японд явсан. Өөрөө Япон иргэшилтэй. Гэхдээ яагаад Монголд ирж одоо өөрөө тийм боловсрол гэдэг бол улс орны хөгжлийн гэнэ суурь нь байх хэрэгтэй. Тэгээд тухайн үед бол яг би өөрөө бас тийм мэдлэг мөхс байсан байж магадгүй. Алдагдсан 70 жил алдагдсан Монгол соёлоо буцааж авах хэрэгтэй. Би бас Монгол хүний хувьд бас өөрийнхөө зохион хэмжээний хувь нэмэр үзүүлэх ёстой гэсэн утгаар би орж ирж ирсэн. Тэр утгаараа бол би Монгол хүн байсан учраас миний биед монголч ус урсж ирсэн байсан учраас одоо Монгол тийм Монголын голомт болсон. Өөрөө бол улс төр эдийн засаг, соёл боловсролын төвд болсон Монгол тийм улдар хүчрэг хожиж бусдад одоо өөрөө бол хилийн цаант байж байгаа бус монголчуудын өөрөө соёлын тал дээр татчихрах тийм болж байгаа нэгсэн юм одоо бодлогоор орж ирсэн л дээ. Тэгээ би 90 онд анх удаа орж ирэхдээ Монголд бүх юм монголоор жолоодон ч Монгол, буудлын үйлчлэгч Монгол, хаашаа харсан ч Монгол. Одоо өөрөө өстө дутсар нороод бол одоо маш их тийм хэлэх үгэн олж ятан одоо баярлж байжсэн. Ийм сэтгэл дөмсүүд бол зөндөө өөр монголчууд байдаг. Бидний баг байхтай шүү дээ. Яг холн дээр тийм жирлэгээр одоо адун дотор орж ирсэн холн дээр мордоод Монгол улсад оцлоо гэсэн юм зүгээр нэг одоо өвөө өмөгийн тийм нэг зүгээр нэг тийм нэг мөрөдөл болсон тийм яриаг баг байхтай ингээд сонсч байсан л та. Одоо Монголд бол бүх юм тийм Монгол байдаг. Бид Монголын зөв рүү тий өөрөө ирэхгүй чиглэдэг. Энэ үл яг хүн төрөлхөд навс жимийн бас байхаа гэж бодож байгаа. Одоо бид ер нь дэм-дэмдээс эрдэнтэй гэж ярьдаг. Гэхдээ бид өнөөдөр ер нь манай Монголын түүх гэдэг үйл 90-с он тий салж утрахтаа авьяастай гэж хэлгээд арай хилцүүлж магадгүй. Гэхдээ бид бол тий эвлэд нэгтэй тэгээд тааруу тал байх хэрэгтэй. Өнөөдрийн ийм одоо мэдээлэл чимээ байх цаг үед бол бид бол одоо харин нэг зөвөр ойлгож тий одоо дэм-дэмдэн дээс эрдэнтэй гэсгээр бид хамтран одоо өөрөө Монгол улсыг хүчрэг болсон байгуулахад бол Монгол хүн болооны хувь нэмэр байх хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ дээр алс их тийм бодлого байна шүү дээ. Одоо Японд 38,000 хүүхдүүд одоо өөр монголчууд суралцж байгаа. Тэн дотор одоо бакалавр, магистр, доктор хамгаалсан хүмүүс зөндөө олон байна. Тэр Монгол тийм болж байгаа хүн бүгд Монголд ирж өөрийнхөө залуу настайгаа хувь нэмэр үзүүлэх гэсэн хүмүүс тийм хүслээр хэмжилтэн хүмүүс зөндөө байна. Харамсалтай өнөөдөр олуулан болъё гэсэн уриалга гаргасан боловч би өнөөдөр үйл амьдрал дээр хэрэгжсэн хэрэглэнтэй хэрэгжихгүй байгаа. Харин энэ 2 жил бол харин эдгээрээр энэ суралж байгаа өөрөө үр хүүхдтэй хагцан салгаж тэ буцаа явуулна гэдэг үйл энд бол өөрөө хэлийн цаанд байж байгаа бүх тийм Монгол сэтгэлтэй хүмүүсүүд бол маш их тийм сэтгэлийн нэмжүүлүүлсэн тийм одоо харамсалтай гаргаж байна гэж бодож байна л да. Энэ дээр бид өнөөдөр бас авч тийм тэрийг бол ард нийгэмд хүнээр дээд зэрэг эхлэх ёстой. Бас хойлон хөндлөх ёстой. Хойлын одоо тэр нь зөв буруу хэрэгжсэн гэсгийг бид бас ханаад тавих цаг нь болсон мó гэж бодож байна. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хэлье. За би сая Батулдахын ярьсан зүйлээс эхлээд
наашаага ярьсан зүйлтэй нэг холбогдуулаад ярих гэж бодчихлаа л да. Сая Батболдох нөгөө монголчуудыг нийлэх, нэгтгэх тал дээр ярьж ирсэн. Би одоо тэгэхээр эхлээд монголчууд маань өөрсдөө дотооддоо хүчтэй болох тэ эдийн засгийн болоод бүх талын их хүчтэй болж иж ингээд нэгтгэх, нийлэх бодлого нь хэрэгжих байхаа гэж хэлжсэн. За энд би яг юу нөлөөлөх вэ гэдэг зүйлийг жоохон харах гэж бодох гэж үзчихлээ л да. Тэгээд дараа нь еврейчүүдийн асуудал ярьсан. Еврейчүүд одоо ямар ч газар нутаггүй ажилласаа бүр газар нутагтай. Тэгээд тойроод баахан дайсантай. Тэгээд маш хүчтэй болцгооц. Энэ бол тэр хүний хувьд бол тэд нар чинь биднээс ялгаагүй ижлэгэн тарихтай, гаттай хөлтөө биднээс тийм ялгарх ганц зүйл байхгүй. Тэгэхээр бид нар 100 жилийн дараа гэдэм үү 200 жилийн дараа хүчтэй болцсон байхын тулд тий тусгаар тогтнолын тухай ярих бус бүр дэлхийн түвшинд ярьдаг болсон байхын тулд угаасаа ганц л зүйл нөлөөл. Энэ юу юм бэ гэхээр эдийн засагт бол за яг нь 50 60 жилийн хүчтэй болох асуудал гэвэл тухайн улсын эдийн засаг уурхай тий өөр ямар нэг юм нөлөөлөх баг. 50 жилийн 100 жилийн дараах зүйл бол цэвэр боловсрал байгаа. Боловсрал гэдэг чинь өөр их цогц зүйл л дээ. Энэ дотор ч нөгөө тухайн үндэстний соёл, хэл одоо тэр хүн бүтээх үндсэндээ одоо тэр еврейчүүд бол тэр хүүхдийг бүр хар багаас нь яаж тэгж өсгөх үү гэдэг тал дээр л их толгоогоо ажилуулад дээр их олон жилийн өмнөөс тэр хэлж ярьж байсан Эрдэнэтэн мэрэгдийнхаа үгийг ингээд бичээд их зузаан ном бүтээгээд трийгээ бүр хүүхэд насанд нь ч уншуулаад, томорхот нь ч уншуулаад, том болоод ч уншуулаад ингээд тэр хүнийг ингэж бэлтгэдэг. Тэгэхээр бид нар хин соёлтах бол Японд монгол залуучууд, өвөр монгол залуучуудыг олноор нь сургаж боловсрал тал дээрээс нь сая анхаарч их олон жил ажилласан гэж хэлж байна л та. Энэ бол үнэхээр үндсэндээ үнэлж баршгүй үнэхээр том хөрөнгө оруулалт. Энэ хүн би Япон иргэн шилтэй тий. Нэг бол би за өвөр монгол гэж өөрийгөө тусдаа бодож исэн бол монголчуудын тэр оюутан залуучуудыг сургах асуудал бол нэг ач холбогдолтой биш байх. Тэгэхээр энэ хүн бол дотроо монголчуудын төлөө гэсэн зохилдог зүрхтэй, сэтгэлтэй байна л да. Тэгэхээр бид нар одоо хойч үеэ өөрсдийгөө тий хойч үетэйгээ цуг тэр хүнийг бүтээх тэр процесс руугаа маш нарийн ормоор баг. Тэр хүүхдийг тий цэцэрлэгт нь еврейчүүдийг ингээд оруулахдаа бол манайхан бол за миний хүү сайн сураарай, онц сураарай гэж хэлээд оруулдаг юм шиг баг. Тэгэхэд еврейчүүд бол за миний хүүхэд багшаасаа маш их зүйл асуугаарай гэж оруулдаг. Тэгэхээр тэр хүүхдийг бол ерөөс юмд асуух, мэдэх тал дээр бол ингээд бүр хар багаас нь гэж бэлтгэж байгаа шин чанар бол зүгээр энгийн жишээн дээрс ингээд харагдаж байгаа юм л да. Ингэж ажилласаа л гэж хүсэж байна да. За монголчууд гэдэг их тийм гоё нэртэй ерөнхийдөө ус ач холбогдолтой нэвтрүүлэх тэр юм эрхэм хүмүүст орж байгаад их баяртай байна. Тэгээд монголчууд гэж ярихад бол одоо энэ хил тусгаар тогтнолыг ингээ баталгаажуулаад байж байгаа энэ хилээс гадна бол өстой бид нар их олуулаа. Хил дотор бол бид нар чинь одоо 3 савилал болж штэ. Тэгээд ерөнхийдөө бол монголчууд бол ерөнхийдөө 20 дугаар зууны энэ үүмэн дундаас бол ерөнхийдөө тусгаар тогтнолоо аваад үлдсэн их азтай хэсэг нь энэ хилийн дотор байгаа. А нөгөө хэд нь бол мэдээж нь уугуул одоо тусгаар тогтнолоо авч ирсэн монголчуудаа нэгдээ тий газар зүйн хувьд ч гэсэн нэгдмэл бай гэсэн боловч энд бол дэлхийн улс төрийн нэлээд том шалтгаануудын улмаас бол боломж олдоогүй. Одоо энэ 21 дугаар зуунд бол энэ их өрсөлдөөнтэй үе тий хин амьд үлдгүү, хин цаашаа хөгжихөө, хин цаашдаа өөрсдийнхөө эцэг хүүхдийн одоо ёс заншил, өв уламжлал тий өөрийн газар нутаг дээр эрх дураараа чөлөөтэй амьдрах уу гэдгийг шийдэгдэх одоо ийм өрсөлдөөнтэй ийм хурдтай нийгэмд бол бид бүхэн бол димдээ түрүүний ярьдаг дээс ирчэндээ тий хамтарч хөгжиж, хамтарч боловсролж ээж энэ дэлхийн олон улс үндэстнүүдтэй өрсөлдөхүйж байж бид нар цаашдаа өөрсдийн өв соёл, уламжлал, эдийн засаг тийм улс төр газар нутагтайгаа оршин тогтно. Сул дорой байвал бид нар энэ боломж байхгүй. Тэгээд ерөнхийдөө монголчуудын нэг бол бид нар эв нэгдэлтэй тий эв итэй байвал энэ бол бүр тийм гоё сайн баталгаажна. За ингээ монголчууд гэдээ ярихад бас ингээд зарим нэг хилийн гаднах байгаа нөгөө гадуурхдаг ч гэдэг юм уу тийм уус байдаг амьдрал дээр бидний хүүхэд байхад ч байсан одоо ч гэсэн байдаг. Энэ бол өөрөө бол миний бодлоор энэ бол одоо бид нар ч бас нэг 70 жил баг колон шахуу оюун санаагаа ингээд удирдуулаад байлаа шүү дээ тий их гүрний бодлогот
СССР-ийн бодлогод. Энэ бол ингээд цаанаасаа бидний тархин суугаал өгсөн юм байхгүй. 45 оны дайны тухайн ингээд кино бид нар үзэхэд яад юм баргууд маань тагнуулчууд өвөр монголчуудын маань тагнуулч болгож гаргаад ингээд бидний оюун санаанд ингээд чихээд өгсөн ойлголт. Одоо бол бид нар бол дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаад энэ мэдээлэл технологийн зуунд бол бидний бас арай юмыг эрүүлэр хараад тасарсан мах урссан цус гэдэг энэ хүмүүстэйг их одоо ив зүйтэй одоо энэ хандлага өөрчлөөд харьцах хэрэгтэй гэж би ойлгодог. Жишээ нь бол одоо ингээд нэг одоо урд зүгийнхнийг бол бид нар тэгдэж шүү дээ өрөвдлөгч нарыг. Ерөөсөө өвөр Монгол гэж ерөөсөө харддаггүй шүү дээ. Ана цөөхөн хэсэг хүмүүс нарж байгаа ихэнх нь бол монголчууд юу гэдэг юм хужаал гэдэг шүү дээ. Энэ хүмүүс бол тэгэхээр ерөнхийдөө бид нар яах ёстой вэ? Энэ хандлагаа өөрчлөөд хилийн гадна байгаа монголчуудтай одоо тийм нийгэм эдийн засаг соёлынхаа харилцааг бодлогын төвшөнд хөгжүүлмээр юм шиг. Юу юугүй бид нар бол хилээ нэгтгэл ингээл цог хөгжөөд их бид нар боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр соёл нийгэм эдийн засгийнхаа бүр дааж бүр улс төрийн ч гэдэг юм уу те. Улс төрийн гэдэг нь бол юу гэдэг дээрээс та хараа харьцагныхаа бодлогоор ч гэдэг юм уу. Хоорондын гол нь харилцаагаа хөгжүүлж бид нар хоорондоо ойлголцсон, хамдарч хөгжин юу гэдэг. Тэгээ нэгнийхээ эрх ашигыг цаашаа өөр хөгжилтэй болчихвол хамгааламж гэдэг юм уу юм ойлголтууд яригдах. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг одоо ингээд том том улсуудын одоо улс төрийн бодлогын дотор ингээ хайрцагтай байгаа боловч өөрсдийнхөө чадах чинээгээр нийгэм соёлын тэр хоорондынхаа харилцааг хөгжүүлмээр юм шүү. Тэгээд дэлхийд одоо монголчуудынхаа нэрийг гараад цэвэр байхаас монголчуудынхаа талаар амун одоо гал боломжноос хол байгаа монголчуудаа хэрхэн таарч байв уу? Таавас одоо энэ үнэс Бас хол байгаа монголчуудаа та таарч байв уу? Цэвэр байхаас асуумаар байна. За тэгэхээр би ч одоо ингээд хүний газар бас их олон жил явсан. Зөвхөн одоо Монгол гэдэг нэрний төлөөл явсан юм шиг байгаа. За тэгээ Англид бол бас удсан. Тэгээ тэнд нэг харж байсан чинь нэг Афганистанууд ирсэн. Тэгээ тэнд ажил хийдэг. Тэгээ нөгөө тэр хазаарууд чинь ерөөсөө Монголтой маш адилхан. Очоод ийм асуусан чинь ерөөсөө нэг адилхан бидний шиг хүмүүс хэл байхгүй. Тэгээ осолтгүй би Афганистан гэлсэн. Тэгэл үлдээ ингээл тэр жишээгээр одоо монголчууд бол ер нь дэлхийгээр тардсан их мундаг үндэстэй юм байна. Ер нь бол одоо дэлхийн хаа сайгүйч байдаг, Иранд ч байна, Ирак ч байна, Афганистан, тэр Пакистан гэж хүртэл одоо хүртэл зайлвал тэд нар чи их зарим нь бол одоо маш их зовд юм биш л тэр Пакистан, Афганистанд байгаа тэр нэг хазар монголчууд гэж ярьдаг тийм. Тэгэхээр тэд нар бас их чухал сэдв л дээ. Өнөөдрийн сэдв бол маш их чухал боллоо. Тэгээ манай ерөнхийлөгч маань их олуулаа болъё. Энэ Монгол туурхтангууд энэ Монгол нэрийн дор нэгдсэн энэ олон үндэстэнкүүдийн чинь одоо нэгдэл нь тийм ээ хаа. Одоо Монгол гэж яриад байгаа. Одоо энийг ерөөсөө хүмүүс бас тодруулах тэр өөр монголчин тэр тусдаа монгол биш одоо тэр хөх нуурын монголчууд одоо тэр ховг сайрын монголчууд гэдэг эдгээр чи ерөөсөө тэр байгаа газараа байгаа. Монгол чинь тийм том газар нутагтай байсан гэдгийг чинь энэ түүх тэгтээд өгөө гэрчилдэг. За хэн баг соёл тогш за хэн их жагс хэлж जैन тий. Өөр монголчуудыг одоо бид нар ингэж сургадаг. Ийм сайхан мундаг хүмүүс одоо бидний донд байна шүү дээ. Хэдэн мянган гаруй сургаж байна. 100 оюутан авчраад Монгол соёлын танилцуулаад тэр Монгол тусгаар тогтсон энэ Монгол гэдэг гал голгонд нь авчирж. Тэгэхээр бид нар энийг яагаад ер нь эднийг ад үзэх ёстой юм? Энэ үндэстний нэгдэл маш олон үндэстэн дэлхийд хятад 29 одоо газар монголчууд ч өөрсдөө байж байна. За би тэр Гонконгийн наадлын хотод ингээл тамирчтай бэлтгэлээгээ явжсэн чинь өвөө эмээлэр нэг жоохон хүүхдүүдээ ингээд наранд ингээд тэгсэн чинь нөгөө хонгон дээр нөгөө хүүхд тол бас байж л. Тэр чигээр бид нар чинь одоо дэлхийд бол их том гавья байгуулсан байна. Тэгээ энэ дотор байгаа энэ бидний одоо энэ тусгаар тогтносон энэ Монгол улс дотор байгаа энэ монголчууд маань өөрсдөө бас ойлголцох энийг тийм ээ ойлгох одоо тэгээд дотроо эхлээд тэр бидний ясны ярьдаг юм манай энэ ах нарын ярьдаг тэр эвтэй байна. Бив нэг хайрлах бай, хүндлэх одоо тэр бид нар ч одоо дээр үед их мундаг хүмүүжлээ шүү. Энэ ах нарынхаа одоо энэ багш нарынхаа үгийг сонсож өссөн. Тэгэхээр биднэрлээ бол хэд барууны үзэл бол хандлага бол маш их орж ирсэн. Нөгөө бидний энэ нөхөж чадахгүй байгаа тэр соёлын орон зайд одоо гадны үр авчир суулгаж байна тий. Тэр шашнууд байна. Одоо жишээ нь тэр үндэсний соёлууд гэдэг чинь манай тэр нүүдэлчин соёл одоо тэр Эрдэмтэн
Герман эрдэмтэн Чингийн галсангой хөвтүүлсэн байдаг тий. Тэр да насаараа герман хэл дээр юм цохоо төөрөвсөн. Дэлхийн герман хэлтэй эрдэмтдийн одоо дээд чангалыг авч ирсэн хүн. Энэ Монгол соёл живээс дэлхийд байхгүй ганцхан юм шүү. Дэлхий удахгүй одоо энэ Монголын нүүдэлчин энэ соёл руу ирэх юм байна. Яагаад гэвэл дэлхий өөрөө хүмүүс өөрөө сүйтгэж унжин дэлхийгээ сүйтгэжлээ. Тэр Африкийг тэр чигээр сүйтгэжлээ. Тэр нууруудыг чинь сүйтгэжлээ. Гэхдээ тийм. Тэгэхээр бид нар энэ яагаад Монголоо хайрлах, энэ Монгол газар шороогоо яагаад хайрлах? Таны түрүүний хэлдэг. Эхлээд бид нар энэ газар нутгаа таних хэрэгтэй юм байна. Монголоо нэгдүгээр таних хэрэгтэй юм байна. Дараад нь харин хөгжиж. За хэсэг рекламны дараа дахиад ирэхэд ярилцсан хэвэл. За. Хямдралтай худалдаа BSP дэхэллээ. Оршингийн тавилгуудыг 40 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан аваад сулаанд оролцсон супер азтан болж Toyota Prius автомашины эзэн болоорой. Monfresh жинхэнэ Монгол сүг таны гэрт. Monfresh өрх бүрт Монгол сүг. Сохо тавилгын ихтэлүү шинэ жилийн нэрийг задлаа. Бонус карттай хямдралтай бэлэгтэй худалдаа эхэллээ. Онцгой багц шинжлэгдэж 19,500 төгрөг боллоо. Sky Media. Хүслийн худалдаа, хүслийн суулаа зөвхөн BSP. Дэлхийн шилдэг брэндүүд онцгой хямдрах бэлэг, ваучер, суулаа. Toyota Prius 30 зэрэг бомбон сюрпризээр дүүрэн BSP-ийн шинэ жилийн худалдаанд тавтамар. Танд шинэ жилийн мэнд хүргэе. Зуул сайхан задарч байх шүү. Ганцрын хөсөн. Үнэхээр л хурдан хүлэг юм да. Алин. Ачч. Чи. Их хурдан их мөнгөний ганцар нууж сайлхтаадаг гэсэн үг байдаг да. Сайн үлэг ганцрын цээжнээс ч тэнгэр хүргэн. Forlex London өвлийн хямдралтай худалдаа эхэллээ. Max Mall Sky их дэлгүүрийн 3 дугаар давхарт. Хамар хоолой хуурайших, харшил хөдөлж хамар битүүрэх, хотын утаа зэргийг одоо барт. Таны аврагч эрүүл амьдралын баталгааг Японы мэрэгжилтнүүд бүтээв. Энэ бол агаар цэвэр шүүлэгч, чип шүүлэгч, нэм устгагч, Panasonic-ийн Nano агаар цэвэр шүүлэгч. Зөвхөн BSP. Улсын дараа эрдмийн театр үзүүлж байна. Их хүн алдрыг төрүүлэх гэж алтан ясаа салгадаг гэж үгүй. Амныхан ард амь насыг үлдээх гэж энэ хорвоог царайчлаа. Өөрийнхөө төлөө хатуу зөөлөж, зөвийг сүрж, бурууг сургадаг энэ хорвоогийн эрээн барааныг тэнцүүлж яваа сүн ээжүүдтэй намдгийн орломоо жүжигийг зориулж байна. Орломоо. Үзвэрийн 84 дахь жилийн нээлт түүхэн жүжигийн сар. Хөгжмийн зохиолч Жак нэг тоглолт. Монгол Улсын гавьяа жүжигчин Жаргал сайхан, Бачлун, A-Sound, Faya, Анха, Халиун, Үүрэ, Мөнхбат, BX, Гурван бүдүүн, Motiv, Sync, Madness 12 дугаар сарын 6-нд 19 цагаас UB Pulse-ын концертын их танхимд Hasselberg Easy Ticket 1911-99 Hi-Fi-ийн бүх салбаруудаар Намсран руу 2014 21 аймгийн аялын тоглолт. 11 сарын 25-нд Дорногов, 26-нд Дорноговын хатан булаг, 27-нд Хамбогд, 28-нд Цогц цэцэн, 29-нд Өмнөгов, 30-нд Дундгов, 12 дугаар сарын 1-нд Говьсон бүр, 2-нд Бор өндөр, 3-нд Налайх, 4-нд Төв аймагт 19-21 цагаас тоглоно. Үзэгч бүрт G-Mobile-ийн бэлэгтэй. Намсран руу 2014 21 аймгийн аялын тоглолт.
Намарын гэр инээдмийн уран сайхны кино. Яг юм кино байдгүй. Байгаа. Онцгой багц шинжлэгдэж 19,500 төгрөг боллоо. Sky Media. Согод авилгын дэлгүүр шинэ жилийн бэлгээ задлаа. 3 саяас 10 сая төгрөгийн багцад 1 саяас 4 сая хүртэлх төгрөгийн бонус мэдээлээ. Төвс зохицол, гайхамшигт амт, шоколадтай сүү, залуусын сонголт. Шинэ жилийн хямдралтай худалдаа BSP дэхиллээ. Оршийн тавилгуудыг 40 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан аваад сулаанд оролцсон супер азтан болж Toyota Prius автомашины эзэн болоорой. За тэгэхээр монголчууд маань одоо өнөөдөр 2 сая 900 мянга гарцсан гэж тийм. Тэгэхээр энэ дотроо бид нар бол ер нь их хэв нэгдэлтэй залуус нь бие бинийгээ хүндэлдэг. Одоо энэ ахмадын сургаал гэж ярьдаг энэ эрдэмтдээ бид нар бас хүндэлдэг. Энэ агуйг түүхээ бид нар бас хүндэлдэг. Орчин үед бол ер нь юу ажиглагдсан гэхээр миний одоо 20 жилийн туршлага байдаг тийм. Гадагшаа ингэж явбал далбаагаа өргүүлж төрийнхаа дуулдыг ихшгэлүүлж авдаг маань одоо маш их бахархал. Тэгэл хүн болон одоо нөгөө монголоо гэж хэлдэг. Танаа монголч одоо яг юу вэ? Аль талдаа байна? Орос талдаа байна уу? Хэд талдаа байна уу? Бид нар бол тусгаар тогтносон юм улс гихчээгээр одоо явдаг. Тэгээ Монголдо хурж ирээд одоо ингээд харж байхад залуучууд маань сүүлийн үед бол маш их гоё сайхан болж тэ бие бинийгээ одоо тэр харилцааны тал. Тэгэхээр одоо ив нэгдэл гэдэг маань одоо та бид нар ярьсан маш чухал юм байт юм байна. Тэгэхээр манай энэ хоёр хүн маань одоо энэ өвөр монголчуудыг одоо их ажиллаж байсан энэ хоёр багш маань. Тэгэхээр энэ хоёрт одоо бид нар монголчуудынхаа өмнөөс бас баярлах хэрэгтэй юм лөө. Хэдэн мянгаар нь сургаад хэдэн зуугаар нь авчирж энэ Монголынх нь энэ гал голомтонд мөргүүлж. Тэгэхээр би одоо бас тамирчин хүний хөвд одоо ганцхан дуучин хүн дуугаад явах биш. Тамирчин хүн ганцхан бэлтгэлээ хийгээд би одоо бас ингээд явах биш. Энд чи эх орны төлөө гэсэн зөглөх зүрх. Энэ эх орондоо зориулсан одоо зориулж энэ өчүүхэн бие одоо амиа өргөх хүртэлтэй ийм чухал зүйл байд юм байна. Тэгэхээр одоо Монголын залуучууд маань одоо ив нэгдэлтэй намаар талцахгүй тэ ахсаа гисийнхаа үгэнд орж одоо ингэж байвал Монгол маань одоо илүү хурдан хөгжих юм болоо гэж одоо би бодож байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань одоо соёл тах маань нэлээд их зүйл ярих бах. Оюун цэцэг ихч маань бас их зүйл ярих бах. Тэгээд ялангуяа одоо биднээс хол байгаа монголчууд маань одоо Монголдо ирэх боломж болцоо байдгүй. Ялангуяа өөр монголчууд маань тэг хэрхэн амьдарч байна. Монгол хүүхдүүд ер нь авьяасталдаа 199% гэдэг шиг өөр монголчуудын ер нь гол дуулдаг нь бол уртын дууны анги, тэгээд сонгодог дууны ангид, тэгээд морин хуур тэгээд сурдаг. Тэгээд энэ хүүхдүүдийн чинь яг ингээд сургуульд чинь өвөр Монголын урлагийн дээд сургуульд сурах гол шалгуур нь болохоор чинь юуны соёлын хичээл гэдэг байхгүй. Соёлын хичээл нь болохоор хятад хэл шалгана. Яг өвөр монголчууд чинь бас хятад хэлэндээ тийм сайн биш. Хүүхдүүд их байгаа. Тэгээд гол мэрэгжлийн шалгалт одоо манай Монголд бол гол нь мэрэгжлийн шалгалтыг гол авдаг шүү дээ. Авиасын гол шалгадаг байхгүй. Тэгээд тэр чинь яг тиймэрхүү юмнаас болоод ер нь сургуульдаа унтсан хичнээн жилээр байлаа шүү дээ. Хувийн багш нараар сургацсан. Тэгэл ерөөсө гол мөрөөдөл нь бол ерөөсө Монголд очиж сурах юмсан. Тэгээд тэдний нэг ноотных нь бичсэн нь болохоор чинь нэг юу дөвм нотоор гэдэг. Монголд болохоор чинь сонгодог 5 утас нот. Гол сургалт бол 70 жилийн түүхтэй урлагийн сургалт байгаа шүү дээ. Тэгээ энэ нь ингэж давж ирэхин тулд би анх холбор юунтай Хөх хотын консултай ярьжгаад чадaltaй мэрэгжлийн төвшөнд байгаа хүүхдүүдийг би өөрөө хэрэгэл өсөг зааж 5 утас нотын зааж агаад нааша бэлтгэж агаад авчирсан. Нэг 5 жилийн хугацаанд би 100 гаруй хүүхдийг авчирсан. SARS-ийн үед хэд чинь ордост би бараг 30 эдэн хүүхдийн анх авчирсан. Энэ хүүхдүүд чинь ерөөсө хөгжмийн зохиолчин анги тэгээд дээр нь юуш тэ энд давхар мэрэгжил эзэмшээд маш чадaltaй хүүхдүүд тэр тенор хоолойтой тэр дүүл гэдэг хүүхд бол энтхэм бандгаа нэрмжтэй юунд төрүүлсэн уртын дууны юунд шилийн голын хүүхэд төрүүлсэн отгоо тэ гэх мэт одоо энэ 70 баяр гэдэг нэг хүүхд нодон жил яачаад байна штэ энэ хүүхдүүд бүр тенор хоолоогоор бол бас 2 3 уралдаанд төрүүлсэн Монгол их нэртэй хүүхд байхгүй юу. Тэгээд энэ сайхан авьяастай хүүхдүүд ингээд Монголоо гэж сэтгэлтэй хурж ирээд энд нь сурж байгаа сурах боломж байгаа.
Ягаад гэвэл шүү дээ. Бид нар нэг хэлтэй нэг цустай юм чинь. Тэгээд энийг ч ойлгохгүй шүү дээ. Иргэн хараад ерөөс ойлгохгүй байна. Яг энэ чинь ерөөс нэг хятадын паспорттай байна. Гэхдээ асуудлын гол нь одоо хуулиндаа байгаа гэдэг юм уу? Иргэн хараад ойлгохгүй үдэн юуг ойлгохгүй байгаа. Ерөөсөө би яг хэвээр гэхэр чинь энэ чинь юу шүү дээ, тэ виз хэтрүүлээгүй. Яг энэ сурагчийн визээр орж ирчээ давхар ажил хийгээгүй. Тэгсэн байхад өнөөдөр тагнуулын газараас тодорхой хэмжээний юу шүү дээ, тэ шахалт юу ирсэн гэж байгаа. Тагнуулын байгууллагаас бид нар бас албан тоод өгөхөд тийм өгөөгүй гэж байгаа. Тэгсэн байж хуурч авчираад харт хамгийн дараад өмсөн уцтай нь хөвөд гаргахад бол энд үлдсэн ихнэр хүүхдүүд байгаа олон жилийн гадуурх дискриминашн зүгээр асуудлаа биднээс айгуу сайн зөв томьёолгүй байна л да. Жишээ нь юу гэдгийг өвөр монголчууд маань би тэгж ойлголоо л өвөр монголчууд маань Монголд ирээд амьдрахад бол асуудал байна гэж ойлголоо. Тэр хүнд байна гэж одоо манай мөнхөр их тулж байгаа шиг байна. Тэгээд тэр асуудлын гол шалтгаан учир нь юундаа байгаад байна? Яагаад өвөр монголчууд Монголд амьдрах болцоо байхгүй байна? Хууль эрх зүйн орчинд болохгүй байгаа юм уу? Эсвэл хятадын засгийн газрын зүгээс тавиад тэр хүн бол Монгол улсын иргэн биш хятад улсын иргэн л байгаа. Хятад улсад байхдаа ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэгт оролцсон байх юм бол энэ ч бол манай засаг төр ямар ч арга юу байхгүй буцааж өгөхөөс өөр аргагүй юм байдал та. Зүгээр улс төрийн зорилгоор ч юм уу өөр зорилгоор энэ асуудыг амьдрах ихэнд нь халдаад байна уу гэдэг асуудал гарч ирэх гэдэг юм уу? Би тэгж ойлгоод байна. Гэтэл Монголд ганцхан өвөр монголчууд биш өвөр монголчууд байдхаа гадных маш их зөв зөв амьдрал болоод байгаа шүү дээ. Энэ асуудлын гол нь юу вэ? Асуудлын гол нь юу вэ? Бид нар ер нь өвөр монголчуудаа ойлгохгүй байна гэж нэг үзэж байна. Хоёрдугаар тул энэ хууль эрх зүйн байдлаар далимдуулаад өнөөдөр хэсэг бүлэг улсууд явуулахдаа үндэсний үзэлтэй гэх нэрийн доор хувийн сонирхол бас хажууд нь давмгаалцсан тий. Тэгээ Ши Жинпин даргаыг ирэхээс өмнө л хэсэг өвөр монголчуудыг сэрүүлж урагшаа хүчээр явуулсан шүү дээ. Энэ тал дээр өмнөх хоёроо. Ерөөсөө дискриминашн буюу ялгарлан гадуурх явдал байгаа маа. За энэ хятад улсын одоо иргэдийг хятадд нь болохоор бол их зөөлөн хандж байна. Монгол хүнд нь болохоор их хатуу хандж байгаа одоо ийм дискриминашн ялгарлан гадуурх одоо нэг ийм үзэгдэл байгаад байна. Энийг бол одоо нэг юм асууад хин тэгж ялгарлан гадуурх чинь гэж одоо бид нэр үзэж байна. Иргэн харьяат шийдэл хөдөлгөөний ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар гэсэн хоёр байгууллага ялангуяа маш их асуудлыг гаргаж байна. За тэгээд хятад одоо энэ 100 одоо жишээлбэл нэг цалин хөлсний асуудал гэдэг Чингис хааны талбай дээр жигсэн гээл 100 айлаас хойноос одоо урагшаа одоо ирээд л одоо жигсэх гэсэн шүү дээ. Элчин гэх хажуугаар гараад. За тэгэхэд эргийн харьяатын одоо шийдэл хөдөлгөөний ерөнхий газрын одоо албадан гаралтын дарга Бэхбат юу гэж хэлсэн гэхээр энэ хүмүүс бол одоо хойноос урагшаа болж игсаагүй. Урдаас хоошоо жигссэн. Энэ хүмүүс бол одоо зөв зүгээр явж байхад нь одоо зам талбай дээр нь Чингис хааны талбай таарлчихсан юм аа гэж одоо энэ мэдчихсэн. За хойноос урагшаа явсан гэдгийг иргэний хөдөлгөөнийхэн бол одоо гэрчилж байгаа. За энэ мэдчлэн байна шүү дээ. Ялгарлан гадуурх ийм үзэл байна. Энэ бол discrimination. Энэ бол одоо дэлхийд бол одоо томоор ярьдаг асуудал. Хятад улсын одоо иргэн хятад хүнд бол зөөлөн хандж байна. Монгол хүнд бол хатуу хандж байгаа одоо ийм асуудал байгаа шүү. Энэ одоо хятад улсаас одоо тийм хүсэлт тавьдсан үгүй юу? Одоо би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан одоо Монгол хүндээ ийм маягтай хандж байгаа цагтаа бол хизээш тэр олуулаа болно. Энэ бол одоо яаж олуулаа болох гэдэг юм. Би энийг бол ойлгохгүй байгаа. Тэгэхээр энэ олон тооны одоо хүний эрхийн зөрчил дээр одоо бид нар ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр нэлээд л одоо тэмцэл хийж байж нэг юм 20 хэдэн хүний монголчуудын одоо 20 хэдэн хүний асуудал дээр нааштай хандуулах болоо гэтэл одоо сүүлийн дахиад асуудал гараад л ирж байна. Монгол хүн Монгол улс яагаад одоо өөрийнхөө одоо үндэс усаа соёл нэгтэй өмдөө энэ ялгарлан гадуурх одоо дорд үзэх ийм асуудал гардаг. Би энийг ойлгохгүй байна. Ингэж одоо ярих юм бол манайх бол одоо ерөөсөө Монгол улс гэж одоо ерөөсөө яриад хэрэггүй байхгүй. Эн чинь бол одоо бас л нэг голлох үндэстэнтэй улс шүү дээ. Түүнээс ч одоо
нэг тийм олон янзын үндэстэнтэй тэгээд одоо бүгдээрнгийнх нь эрхийн хамгаална гэдэг ийм юм ярьдаг биш байхгүй. Тэгэхээр Монгол үндэстнээ одоо энэ ялгуурлан гадуурхдаг энэ discrimination гэдэг ийм муухай үзэгдэл манад байгаа шүү. Энэ бодтой байгаа. Тэгэхээр тэр монголчуудыг ялгуурлан гадуурхаж байгаа тэр нэг эрх мэдлэлтгүүд яагаад энэ монгол хүний одоо хайрлаж хамгаалахын оронд одоо үзэн ядаж ингэж урагшаа гаргаж яана гэдэг чинь энэ бол дээрээс их том асуудал байна тийм ээ. Тийм. Бид нар бол их жижигхэн асуудал. Хэрвээ ардам энийг мэдэх юм бол бас энэний чи эсрэг байр суурьтай бид нар байж болох. Тэн дээр хэн Батбаатар нэг ийм юм олж харлаа зөв асуудал юунд ярианы чиглэл хаашаа явчихвд би бол сайн ойлгохгүй болсон нэлээд гайхсуулаа. Зүгээр юу гэдгийг нэг Монгол улс хятад улстай байгуулсан консулын гэрээний дагуу тэгээ хятад улсыг Монгол улсад визтэй зорчих ёстой тийм ээ. Тэгээ визний хугацаа нь одоо хэтэрсэн тохиолдолд нэг тийм арга хэмжээнд авч хэрэгжүүлэх Монголын төрийн зүй ёсны үүрэг тэр Монголын төрийн хуулиар бид Монгол гаралтай Монгол угсаа нэгтэй хүмүүстэйгээ ийм байдлаар хандна гэсэн юм их зүйн айхт байхгүй учраас өнөөдөр бид олон улстай байгуулсан тэгрээ хилцлийнхаа дагуу хуулийн дохинд үйлчлэгээ явуулах ёстой. Би бол зүгээр яг өвөр Монгол руу чиглэсэн дискриминац Монголд байна гэдэгтээ бол маш эргэлзэж байна. Өвөр Монгол гэдгийн хэл харийнхан манад хамгийн сайхан амьдрах нөхцөлтөө хамгийн чөлөөтэй улс гэсэн юм байдалтай байгаа. Сая би тэр тануусын ярьж байгаа асуудлыг бол сонсон л доо. Бид эдгээс үдчээс 20 өвөр Монголыг албадан гаргалаа гэдэг нь хэвлэлийн бахархал хэлгээд нэг юм асуудлууд явж байсан. Тэгээ би энэ чинь нэг энэ бүх үйл явдлуудтай холбоотой нэг 2-3 санаа хэлмээр санагдчихлаа. За нэгдүгээрт биднэрт бол асуудал маш их олон бий. Овоорцсон асуудлууд бий. Дотооддооч асуудлыг бол нэгдүгээрт Монгол тусгаар тогтносон Монгол улсын дотоод хил доторх дотоодын асуудал гэж нэг ялгаад Монгол үндэстний хэмжээнд Монголын төрийн бодлого байныг бол огт байхгүй байгаад өгүүлэгдэж байгаа. Ерөөсөө Монгол үндэстний хэмжээнд явуулах Монголын төрийн бодлого байхгүй. Төрийн бодлого байхгүй учраас энэ ч ямар нэгэн чиглэсэн үйл ажиллагаа явуулах тийм боломж байхгүй. Механизм байхгүй учраас ерөөсөө байхгүй гэсэн. Яг нь Монгол улсын төрийн тэргүүн олуулаа болцгоё гэдэг тийм ураа гаргасан энэ нь бол манай гадна байгаа Монгол улсааныханд бол маш их таалагдсан. Гэхдээ энэ урааг юу гэж хүлээж авсан гэхлээр Монголд яг ерөнхийлөгч маань Монгол хүн бол Монгол улсын иргэдийн адил чөлөөтэй амьдрах, ажиллах тэр орчиг бий болгоно гэдэг өөрийнхөө мөрөөдлийг л ярьжсэн л да. Хүслээ ярьжсэн байх. Тэгэхдээ тэрийг хүсэл бол хүсэл тэр хүслийг чинь бий болгох юм эрх зүйн актууд тэр механизм байхгүй гэсэн үг. Эрх зүйн актууд тэрний хойноос дагалдж яваагүй. Энэтэй холбогдуулаад тухайн үедээ бид юу гэж ойлгож бодож байсан гэхээр монголчуудыг Монголд авчирч амьдруулах гэдэг бол нэг л асуудал. Үүний цааталт дагаад мянган асуудал босч ирж байгаа. Хамгийн том утгаараа харах юм бол жишээ нь өөр монголчууд одоо хятадын нутагт гууж амьдарч байгаа амьтад хүмүүс биш шүү дээ. Өөрийнхөө өссөн төрсөн нутагтаа байж байгаа хүмүүс шүү дээ. Ойлгож байгаа үз? Тэр чинь Монголын газар нутаг, монголчуудын амьдарч байгаа газар нутаг. Хөхнөөс ч юм уу ялгаа байхгүй, ховгсаарч ялгаа байхгүй тийм ээ. Ортос Ленин байж гэн одоо бид бол өвөр Монголд багтдгоо соёл багш мэдж байгаа одоо Ленинд бол бараг сая гаруй монголчууд байгаа шүү дээ. Тийм ээ. Өвөр Монголдоо ортгүй шүү дээ тэр чинь. Өвөр Монголын бүтлэхэнд авахгүй Хэнэнд 100 Хэнэн гэдэг чинь одоо хятадын төв мужи тэнд бол 100 гаруй монголчууд амьдарч байгаа. Юнан мужид их чинь 40 орчим мянга байна гэж тоо байдаг санаад байна тийм ээ. Гэх мэтээр бол ингээд монголчуудын асуудлыг ярих гэх юм бол биднэрт юу байхгүй. Нөгөө маш их байхгүй. Тийм цаг алга байна. Тэгэхээр асуудал хоёр байгаа. Тэгэхээр бид өнөөдөр энэ тусгаар тогтносон Монгол улсад байгаа монголчууд маань эвнэгдэлтэй бай гэдэг асуудал яа. Эвнэгдлийг бий болгох юм нь юу юм бэ гэхлээр дахиад нөгөө дотоод хүч, дотоод сэтгэлийн хүчийг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр Монголыг харийн бодлогоор маш их талцуулж байна шүү дээ. Манжин үед биднээсийг нөгөө ижил их мэдлүүхээ олон хошуу болгоод ингээд
нэг ноён захиулцны үр дагавар нь 220 жилийн дараа дөрвөд халах бүрээд хоорондоо нийлэхгүй болсон энэ талцлыг бий болгосон байсан. Улаан Оросод орж ирээд нэг түүх соёл уламжлалаа хадгалж үлдсэн бүх сэхэтнүүдийн хаашаа феодлын нэгэнд 3 үеэр нь устгал хийсэн тийм ээ. Эхнийх нь 21 он, дараагийнх нь 30 хэд он. Тэгээ 50 хэд он үед ингээд устгал хийсэн учраас бид түүх соёл уламжлал үндэс бүхэн гээцсэн ийм арт юм байж хад 90 онд нэг арчсан хувьсгал нэгэнд орчингуудаа нөгөө аймаг ушиг дотор нь хуваагаад эхэллээ шүү дээ тийм ээ. Намаар талцуулаад. Тэгээд одоо тэр арчил гэдэг сайхан юмны чинь талцлын чинь 2 дугаар давалгаа ороод эхэлсэн. 90-ээр нь талцуулсан. Гендер асуудал гэдэг юм хүчтэй яваад эхэлсэн биз? Одоо тэр Монголын нийгмийн хамгийн цул хэсэг болсон тэр гэр бүлдүүч тэр халдлага хаваагдлыг оруулж байна. Тэр нь хүүхдийн эрх гэдэг асуудал олж ирж байгаа. Тэгэхээр энэ бүхэн бол бидний эсрэг чиглэсэн ажиллагаа байна шүү дээ. Монголчууд эвдээ үедээ хүчтэй энийг түүхэн өөрөө хэлдэг. Монголчууд эвний гэдлийг бий болгохын тулд энэ эвний гэдлийг салгаад талцуулаад байгаа юм аа эхлээ бид зохицох хэрэгтэй, зохицуулах хэрэгтэй. Энэ олон нийтийн сүлжээгээр одоо та бүгд мэдж байгаа. Арабын хувьслууд бол бүгд олон нийтийн сүлжээгээр дамжуулагдаад хийгдчихсэн үндсэн юм. Гэтэл одоо олон нийтийн одоо түүхийн холбогдлолтой олон тийм группуд байгаа. Одоо тэр группуудад бол одоо халах журамч гэдэг юм уу, халахуд нэг тусдаа, ойртууд нэг тусдаа, бурайдууд нэг тусдаа тэгээ хоорондоо дүүлж ингэ байлддаг. Нөгөө Галдан Бушгтхан, Түшээд хааны хоорондоо дайч одоо болт дуусахгүй яваад шүү дээ. Тэгээ түүхээ судлах юм бол түүх чинь юу гэж хэлээд байх вэ? Монголчууд хоорондоо хагалцсан үед л хүний хоол болж байсан гэдгийг түүхэнд бид нар сануулад байгаа. Түүхийг яах гэж судалдаг гэхлээр түүхээ сургууль авахын тулд судалдаг болохоос биш түүхийг дагаж байлд тоглодог юм аа. Энэ талцал хуваагдлыг бий болгоод байгаа энэ муу зүйлийг бид арилгах хэрэгтэй. Энэ дотооддоо биднээс нэгдүгээр хийж хийж болох үндсэн ажил. Хоёрдугаар Монгол төрийн бодлого хийх ёстой үндсэн ажил юм бэхлээр бид энэ тусгаар улсыг яах гэж бий болсон гэдгээ ойлгох хэрэгтэй. Яаж бий болгосноо? Бид урд хойд талдаа хүн ам газар нутгийнхаа 3/2-ыг тасдаж өгчөөж энэ газар нутгаар энэ тусгаар тогтнолыг олж аваад энэ газар нутагт өсөж үржээд хүчтэй чадaltaй болоод нөгөө нөхдүүдээ эргэж харж үзэж авах нийлэн гэсэн энэ үзэл санаанд энэ тусгаар тогтнолыг бий болгосон юм. Энэ хэл хязгаарлалттай өнөөдөр Монгол улсын иргэд бол бүгд Монгол үндэстний өмнө өөртөө хүмүүс. Бидний өмнөөс тэр зодисны явсан ах дүүнээсээ хужаач гэдэг юм өнхөө бүрээд гэж хараа зүгтг нь бол тэнэгдэл. Энэ түүхээ марцсных ой санамж арчуулсны гай. Энэ хоёр асуудлыг эхний ээлжинд бид шийдэх учиртай. Тэрнээс өнөөдөр асуудлыг одоо юу гэдгийг хятадын хорт бодлогоор хятадууд өвөрмөнголчууд өмнө хунаад налаад гэсэн энэ асуудлыг ярьж тавих юм бол бас арай болохгүй. Бид өнөөдөр хэн билээ? Хятад улс хэн билээ? Гэхдээ ингээд дадлуулаад байна гэсэн үг бол бас биш. Энийг улс төр дипломатын аргаар биднээс зохицуулах хэрэгтэй. Монгол гэж төр байгаа бол Монголын төр энэ Монгол үндэстний асуудал дээр чиглэсэн энэ бодлого тодорхойлох хэрэгтэй. Өнөөдөр бодлого байхгүй учраас өнөөдөр биднээс хинлүүч хаашаа харсан бодлого явуулж чадахгүй шүү дээ. Энэ их чухал юм. Ерөөсөө манай дотоод байгаа юмуд энэ байхгүй юу? Бид үндсэн суурь масаа ойлгох хэрэгтэй. Мэдээж өөрийн монголчууд маань тэр нутаг дээр өөрийнхөө соёлоор, өөрийнхөө хүслээр амьдарч чадах тэр нөхцөл байдлыг бий болгохын төлөө бид явах хэрэгтэй. Тэрнээс өөрийн монголчуудаа ч юм уу бусдыгаа авчиад Монголдоо цуглуулна гэсэн асуудал огт биш. Энэ бол биднээс түүхэн уралт болно. Магадгүй. Өнөөдөр өөрийн монголч биш. Тэгээ Европын зүрхэнд Монголын газар нутаг бий. Халимгууд гэдэг хэсэг нөхдүүд бий. Монголын төв олигтойхон шиг байсан бол халимгуудаа олон болгох, халимгуудынхаа эдийн засгийн хувьд дэмжих гэдэг юм уу? Энэ бодлогыг явуулах хэрэгтэй. Бид монголчуудтайгаа нэгд дотоод монголчууд хоорондоо эв нэгдэлтэй байгаад энэ учраа олж аваад хоёр дахь гадаад бодлогын хувьд яг хөглөөд Монгол угсааны тэр улсуудтайгаа харилцааг шинээр бий болгож соёлын харилцааг айгүй өвчтэй хөгжүүлэн байгаа. Өөр монголчуудтайгаа бидээс нэг хэлтэй тийм ээ? Нэг соёлтой. Гэхдээ хоорондоо харьцаа байхгүй. Одоо орчин үед бол яг олон нийтийн сүлжээгээр дамжаад ингээ харилцаанд их ордог болсон байна л да. Гэтэл бид нөгөө босоо өвчгийг мэдхээ байлцсан. Өвгөн монголчууд нь босоо өвчтэй байгааддаг. Гэтэл бүрээдүүд монгол хэлээр ярихгүй орос хэлээр ярьж байгаа хэрнээ биднээс кириллтэй байж байгаа тэгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулаад бүрээдүүдтэйгээ өөрийн харилцаатай болоод байж байна. Бүрээдүүд маань ч манай монгол руу их ирдэг болсон байна. Гэхдээ энэ харилцааг
хөгжүүлэх чиглэл төр анхаарал тавих хэрэгтэй. Энэ төрийн бус байгууллагууд энэ олон нийтийн байгууллагуудыг хүчийг маш сайн ашигладаг. Аялал жуулчлалын компаниуд маш их монголчуудаа тэр хөхнөрийн монголчуудаа очдог. Очсон монголчууд нөгөө монголчуудаа бэлэн сэлтэй өгдөг, соёл дурсгалаа өгдөг. Энэ амьд харьцааг бий болгох учиртай юм аа. Тийм шүү дээ. Тэгэхээр Батбол дахин саний ярьдаг бол маш их чухал сэдв бидэнд бас хүндэж ярьлаа шүү дээ. Эхний ээлжинд бид нэр энд их зүүн төр зохицуулт баалга байна. Өнөөдөр одоо тэр төрийн бодлогод бас нэг энэ нөгөө монголчуудыг ачсан тий тэр өөр монголчууд тэр гадаа монголчуудыг гисэн чиглэсэн тийм бодлого тийм ээ. Тэгжээж бид нар одоо бас энэ харах зүг бас имийг зохицуулж болох талтай юм байна. Тэгэхээр та хоёрын хувьд бол одоо биднэрт бол маш их үнэтэй тийм бэлгэнүүд барьсан байна. Монголын ард түмэнд монголчуудыг аюу нэгдлийг одоо энэ тал дээр энэ би бодож байгаа л да. Жишээл одоо ерөнхийлөгч олоолон болж байгаа гэсэн бол энэ би бол энэ хуудан бол маш зөв тий. Одоо философи хувьд авч хэлсэн тий улс төрийн энэ хувьд авч хэлсэн нь зөв гэж. Ягаад гэвэл хэдтгэн Монголд ирээ тий Монголтай хамт тий хамтаа хөгжижсэн тийм бодол хөжиж байхгүй. Энэ бол хүн төрлөд нэг юм эс. Монгол гэсэн учраас өнөөдөр даяаршил галавчлагдж байгаа үед бол бид Монгол гэсэн identity гэснийг бид яаж тэр өв соёл яаж хамгаалнууд бол маш одоо бидний нүднүм тулгарч байгаа асуудал да. Сая бид хэл одоо бид эдийн засгийн хүчрэг байхгүй юм байна. Аяндаа уусаад дуусна. Би 70 хэдэн жил хэцээдлэн Монгол жадлан колони оронд байсан тийм бидтэй. Тэнд өөрийн гэсэн өргөчлөө байсан, өөрийн гэсэн өв соёлоо хамгаалж авч чадсангүй хандлтаа учир. Гэхдээ бид тэр түүхийг тогтоож болохгүй. Би бол ингэж бодож байгаа л да. Энэ Монгол бол тусгай тогтносон эх орн тийм одоо тусгай тогтносон улс болохд бол энд бол тухайн үед өөр монголчууд, бурятууд бол маш их гавьяа зүтгэл байгуулсан. Гэхдээ бид энд харамсалтай нь орчин үеийн түүхэн уншдаггүй. Нэг улсад нэг үндэстний мөхөх гэдэг хамгийн том бодлого бол түүхийг мартуулна. Хоёрд бол үхэл соёлыг мартуулна. Ингэж сая мартдаг байхгүй юу? Бид харамсалтай нүүдэр ягаад чив гэж хоорондоо өв нэгдлгүй болно гэдэг чинь бид түүгээ марсан. Тухайн үед өөр монголч хитнээ ариун тусаа урсгасан, бурятууд хитнээ ариун тусаа урсгаж иж өнөөдрийн монгол гэсэн тусаар тогтно олж ирсэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэрвээ энийг бид түүхэн зөв үнэн оновтойгоор өнөөдөр энийг мэдрээд ирсэн бол хүн болон тэнд баярлах ёстой, талархах ёстой, тэрийг харааж тэн тайсан гэхгүй. Хэрвээ өнөөдөр Чингис байсан бол Монголын ард үждэг монголчуудыг Чингис яаж шийдэх байсан бэ гэж би ингэж боддог л доо. Гэхдээ Чингис гэдэг бол зөвхөн монголоор бүх дэлхийг байлдан ялаагүй юм. Эрдэмтэн бүхэн, чадвартай хүн бүхэн Монголын төлөө хөрвж үтэх юм бол чи хятад байна уу, Орос байна уу, Тангад байна уу, бүр чамի өөрөөр бол итгэх тийм агуу их бодлого байсан. Итгэн чамի өөрийнхөө төлөө адлуулж те Монгол хүн шиг өөрөөр зүтгэж чадна гэсэн агуу их бодлого байсан. Бид өнөө монголчууд хаяада Японы бид очсон гэж өнгөрдөг байхгүй. Энэ монголчууд очоогүй. Энэ Монголын өмнөөс хятад болоод сонгогчдод очсон. Ихтэй хүн болон монголчууд ирлэж хэлдэг. Монгол шиг Монголын төлөө чиг зүтгэсэн өхөр морныхоо хүчийг гаргасан тийм агуу их бодлого байсан учраас өнөөдөр Монгол гэдэг үл тийм том их агуу том өрнө байгуулсан л. Энийг бид мартаж болохгүй. Ийм учраас би бол миний бодлоор бол те хэрв өөр монгол жадлан өөрийнхөө өв соёлын ард учир байгаа. Нийлүүлэх нь бид энэ өв соёл өөр бос дээрх бүтэн болно. Аль алинд одоо өөрөөр тасгай бутгай болсон учраас бид нийлүүлэх юм бол монгол соёлыг гэдэг сая уламжлал сая ярьлаа л да. Ивэр үндэстэн ямар хүчрэг 2000 жилийн өмнө байсан зөвхөн тэр номоор мөрдөөс 2000 жилийн дараа сая ийм хүчрэг бос болж ийнэ гэдэг бол тэр ууланд бас тийм одоо тасгай бутгай байгаа энэ тэнд өх оронгүй байсан хүмүүсүүд. Ихтэй нэг соёл боловсрол түүхэн мартаагүй байсан үндэслэл дээрс өнөөдөр тийм том хүчрэг орон байгуулсан байхгүй. Ер нь хүн гэдэг бол өөрийнхөө түүх өвөгдөө зам мартах юм бол ер нь сүнсгүүтэй тий амьдрал хүн тийм л одоо хүнтэй адилхан болно гэж би бодож байна л да. Тийм учраас бид бол тийм Монголын бүх өнчиг болонд байж байгаа. Энэ бол бид хэд хэдэн жишээ татчихъя. Япон 100 жилийн өмнө Бразил те Непал Перу гэсэн хүмүүсүүд японочдод явуулсан. Хэрэг тэд Японд бочиж ирэх юм бол чөлөөтэй адалж болно. Хуулийн дагуу чам тийм тусгай хэрэгтэй. Гэхдээ Монгол өнөөдөр тэнд Японд очих юм бол чам тийм хуулийн дагуу адлах тийм өрх өгөхгүй чамд. Монгол хүн учраас. Тэр ягаас хуучин Япон учраас. Гэхдээ Японы нэг хэдүүдийн одоо өнөөдрийн эдийн засаг хөгжсөн гэдэг бол 80-аад онд
Хятадын хараат байсан хүмүүсүүдээ маш их өөрөөр буудалж ядлан, онгоцны билет ядлан маш хөнгөлтэй юу гэж тэднээс улам урын ядаж цав улам гадаадын хөрөнгө оруулалтыг хятад авчрахыг уриалж ингээ сая өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын үндсэлдээс хятадын одоо хүчийг эдийн засгийн хүчийг болж ингээ хөгжиж ирж байгаа. Тэр мөнгө хятадаар ашигласан. Монголын ашиглаагүй. Япончуудын ашиглаагүй. Харьд байж байгаа хятадуудаа тийм цагаан ашигласан тийм бодлого нь агуу их байхгүй. Гэнэ бид зөвхөн чи одоо Орос хятад гэсэн биш хятадын бодлого нь аль тал дээр болж байгаа, аль тал дээр алдаж байгаа юм те. Оросын бодлого аль тал дээр олж ирсэн. Бид аливаа газрын бүх тийм болж байгаа тэр бодлогыг бид бас тунгааж үжих ёстой. Тэгээд тэднийг бид бас ашиглах нь зөв болоо гэж бодож байна л да. Тий одоо дэлхийн өнцөг болон бүрд байж байгаа монголчуудаа нааш нь татаж тий. Ингээд нааш нь татаж. Одоо өөр Монголд бол мал малчдын боломжтой болж байгаа. Тийм үхэнд малчтууд энэ дээр өнөөдөр улаан Монголын улсад Монгол улсад малчин алуу бол бүгд Улаанбаатар төвлөрчихсөн байгаа. Доголдол. Эргүүд их юм бол зөвхөн мал малждаг үндэстнээ өөрөө ээжөө соёлтой хүмүүсүүдийг бид авчирч болно. Хэрвээ яхан мэдээд үндэстнээ эрх хашийн төлөө бодох юм бол бид өсөг бичгээ шалгуулж авч байна. Монгол үсгэн бичдэг. Тийм Монгол соёлтой хүмүүсүүдийг бид авчирч энд Монголын төлөө адлуулъя. Тийм ээ. Би одоо соёлтгоотой нэг санал нэг байгаад байгаа. Юу гэхээр эхлээд биднэрт асуудал хоёр юм байна шүү дээ. Нэг нь монголчууд дотооддоо ямар бодлого явуулаад яаж монгол хүн бий болох уу гэдэг асуудал өөрөө Монгол улсын маань асуудал болчиход байна шүү дээ. Хоёрт бид гадаад байгаа монгол улсынхантайгаа монголчуудтайгаа харьцах харилцааг шин шатанд гаргах төрийн бодлогыг бий болгох учиртай ийм хоёр янзын арга хэмжээ авч явуулах шаардлагатай байна. Тэгвэл Монголд өөрт нь байгаа асуудал байна шүү дээ. Жишээ нь бид 10 жилдээ хүүхдүүдэд сургахдаа эхлээд монгол хүн болох талаас нь сурах хэрэгтэй. Та Японд бас 10 жил амьдарсан бол мэднэ Японы систем бол тэ. Эхлээд Япон хүнийг бий болгочоод 10 жилийн боловсролоор нь жишээ нь сүүлд нь Япон хүнд боловсрол болгож байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр биднээс монгол хүнийг хийх чадахгүй байж таа Монгол улс дотор монгол хүнийг хийж чадхаа болчиход байна шүү дээ. Энэ бол бидний эмгэнэл. Тэгэхээр одоо өнөөдөр биднээсийн ярьж байгаа монголчууд гэдэг асуудлын хүрээнд би буцаж аваад нэг санаа хэлэхэд нэг юм байгаад байгаа. Монголчуудыг бид хоёр гадаад байгаа монголчуудаа бас хоёр хувааж ойлгомоор байгаа. Нэг нь баялдан дагуултын үед харийн нутагт үлдэж хоцорсон нэг хэсэг маань байна. Нэг нь өөрийнхөө түүхэн уламжлалт язгуурын газар нутгаар амьдарч байгаа боловч харийн эзэмшилд орчихсон ийм хэсэг монголчууд байна. Энэ хоёр монголчуудтайгаа харьцах харьцааг бас хоёр өөр чиглэлийн харьцаа байх хэрэгтэй юм аа. Бид одоо Монгол чууд гэдэгт одоо казакуудыг одоо ойлгох болчихлоо шүү дээ. За соёлтгоо түүх мэддэг хүн бол мэднэ тийм ээ. 8 мэрэгд хэрээд жалиар энэ аймагуд чинь бол ерөөсөө эртний Монгол улсны аймагуд. Монголчууд л юм. Нөгөө түрэгдсэн монголчуудын тухай түүхэнд дурдтагдаад байдаг чинь ерөөсөө казакууд байна юм. Тэгэхээр манай лавгаас нэвтрүүлэг дуусгах гэж байна гэж анхааруулж байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгээ нэг тийм монголчууд эвтэй байхдаа хүчтэй энэ юм мэдлийг бий болгохын тулд бид явах учиртай. Бид арчлалын төлөө байх ёстой юм уу? Үндэсний эрх ашигын төлөө байх ёстой юм уу гэдгийг өнөөдөр бодож ойлгож сонголтоо хийх болсон тийм цаг үе. Бид тэр хүний эрх эрхчлөөг дээдлсэн арчилсан зах зээлийн нийгэм байгуулсан үндсэн хуулиасаа өөрчлөлт шилжилтээ хийгээд өнөөдөр үндэсний эрх ашигыг засаглах тэр үндсэн хуулийн ихийг тавихын тулд өнөөдөр Монгол хүн болгон бодож энэ асуултанд өөрсдөө хариултаа өгөө сонголтоо хийх ийм цаг үе иржээ гэж хэлэх байна. За тэгэхээр их баталдахтаа их баярлалаа. Маш сайхан үг хэллээ. Тэгэхээр энэ үндэсний эрх ашигаа нэгдүгээр тавих уу эсвэл одоо тэр намын эрх ашиг тавих уу гэдэг чинь бас нэг хоёр асуудал. Тэгээд дээрээс нь бид энэ үндэсний үйлдвэрлэл гэж ярьж байгаа. Малын түүхий дээр хийсэн бүтээгдэхүүнүүд. За энэ дээр юу ярих гэдэг нь гэхээр нөгөө ноос ноолуран бүтээгдэхүүн тийм манай үйлдвэрлэл. За бид нэр монголчууд маань хөөрхөн ямар хувцас өмсч байна гэдэг чинь бас их сонирхол татчихна гэсэн. Тэгээд энэ бол харсан чинь хятадуудын ирээнээс авчирдаг бидний өмсөд байдаг хувцас маань одоо 2 дахь түүхийд бол таарж байна гинэ. Одоо нас барсан хүмүүсийн хувцсыг хайдгүй байна. Тэгээд дахиж боловсруулаад бид нар рүү явуулдаг. Бид нар маань одоо нөгөө биеийн тууралт одоо янз бүрийн хэмэр сүлд ороодох гэдэг ийм асуудлууд одоо маш их байна гинэ. Тэгэхээр монголчууд маань бас энэс сэргийлж аль болохоор үндэснийхээ үйлдвэрлэлийн хийсэн одоо ноос ноолуран бүтээгдэхүүн ч юм уу тэгж хэрэгжилжээвэл бас их таатай юм болоо гэж бодож байна.
За өнөөдрийн нэвтрүүлэг маань яг зочид маань үндсэндээ тал талаас орж ирээд жоохон зохион байгуулж жоохон харах юм боллоо. Тэгэхдээ ерөнхийдөө яригдах юмнууд бол сэдвээ сазаасан. Тэгэхдээ ярьж сонсох юмыг бол үндсэндээ жиргээчд маань авсан гэж ойлгож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт ирсэн мэд зочдтой баярлалаа. За энэ сэдв бол дараагийн сэдвүүдийн эхлэл. Энэ сэдв бол угаасаа дуусахгүй сэдв. Энэ сэдвийг бид нар ярих хэрэгтэй. Заавал ярих хэрэгтэй сэдв. За анхаарал тавьсанд баярлалаа.